За сайн байцгаана уу? Good Soil podcast та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн орцогчоо их өрмөц онцлогтой юм хүн байгаа. За тэгэхээр та бүхэнд танилцуулахад өнөөдрийн зочин бол дуучин. За бүрээд ястны соёлын өв тэгч ийм эмэгтэй оролцож байна. Батуйгийн Номын Эрдэнэ. Сайн байна уу? Минь намаар гэдэг чтэй. Тийм. За тэгэхээр бүрээд ястны энэ соёлын өвийг тээж байгаа. Яг хил соёлоо хадгалаад сошиал орчинд бас ингэж нөлөөлж байгаа залуучуудаа. Тэгэд бас нэг юм язгуурын дуу, урлаг соёлын бас түгээж байгаа. Ийм мундаг эмэгтэй оролцож байна. За номын маань өөрийгөө танилцуулаач. Ер нь бага настай хаана өнгөрөөж исэн бэ? Аль нутгийн бүрээд вэ? За юуны өмнө Good Soil-ийн үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. За энэ сайхан подкастнда урьж оролцуулсан Батэрдэн ахта бас баярлалаа. Цаашдынх нь ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. За намайг Батуйгийн Номын Эрдэнэ гэдэг. Миний бага нас Дорнод аймгийн Ташуулуур суманд өсөж төрнсөн. Хөдөө мал дээр 5 настайгаасаа морь унсан. Тэгээд би айлын том болохоор хурдны морь унж 12 нас хүртэл хурдны морь унсан. Аав маань морь үйдэг байсан. За. Тий. Тэгэл бага нас хөдөө 5 шүү малаа хариулаад тэгэл сургуульд орохдоо манайх сургуулаас нэг 11 км-ийн зайд байдаг байсан. Сумаас орвшаа. Тэгэл номоо хар гэдэг нэг морьтой, үрээ морьтой. Тэгэл морио унаад л цөмхөө үрээд л сургуульдаа явчаад л буцаад л гэртээ хүрээд ирдэг байсан. Аав ээжийн тухай яриач. За миний аавыг Дугуйсрангийн Батхой гэдэг лэглүүд хөгдөөд омогтой. Миний ээжийг Бөмбөгийн Дашханд гэдэг хурсах худагтай худанцар шараад омогтой. Зөв. Тэгээ бага наснасаа л ер нь энэ бүрээд хил соёлоо яг энэ гэр бүл дотроо ингээд яриа татгалаад ирсэн үү? Эсвэл бусад монголчуудын жишгээр гэх юм нөгөө л халах амаа илгаараа ингээд ярьж өссөн үү? Энэ бас их сонирхолтой байна. Яад юм бол би бас яг сүлд бодож байхад үнэхээр сонирхолтой асуулт байна л да. 2016 онд л би бурайдаар бичсэн үг үсэг харж бурайд номтой анх танилцж байсан. Тий. Өмнө нь бол ерөөсөө тэр бурайдаар бичсэн үг үсэг хаанч харж байгаагүй. Тэгээд гэр дотроо бурайдаар ирдэг. Нутгийнхантайгаа бурайдаар ирдэг. Хичээлдээ орохдоо л монгол хэлээр бичиг үсгээ сурж эхэлсэн. За тэгээд 16 аав ээж хоёртойгоо аг руу яваад аг гэдэг нь болохоор Оросын холбооны улсад байдаг. Манай хамаатнууд байт юм л да. Аавын маань нагц дармын дарж ав нагц маань байдаг. Одоо 97-8 настай. За тэгээд дарж ав нагц маань надад Сүгэл тацан гэдэг ном бэлэглээд. Тэгээд би тэр номыг хараад бурайдар чинь ингэж бичдэм биш дээ. Ээж гэдгийг чинь ингэж бичдэм байна. Аав гэдгийг чинь ингэж бичдэм байна гэд мэдэж аваад тэгээ 16 оноос хойш Facebook дээр ном зохиол уншиж лайв хийдэг байлаа. Бас л эртнээс эхэлсэн биш те. Тий. Ер нь тэгээд анх ямар юу гэдгийг сэтлэр ямар шалтгаанаар лайв хийж ер нь эхэлсэн бэ? Энэ сүртэй сэтэл санаа байгаагүй зүгээр л өөрийнхөө сонирхлоор. Гэхдээ бүрээдэр чөлөө цагаараа бүрээд ном уншаад тэгэд хүмүүс их дуртай байсан л да. Дандаа ингээд урмын үг хайрлж дэмжижсэн болохоор ингээд өдий хүртэл бүрээдээр ингээд Facebook дээр бүрээдээр амьсгалдаг болчихжээ. За. Тэгэхээр нөгөө айл болгонд нэг тийм хүүхдэд хүмүүжүүлэх арга онцлог байдаг штэ. Жишээ нь Номын Эрдэнэгийг аав ээж нь яаж хүмүүжүүлсэн? Ер нь ямар нөлөө байсан? Гэр бүлийн нөлөөлөл, хүмүүжлийн тэр онцлог. Чиний эргээд харахад чиний бодож байгаагаар
Одоо яг нэрээ ингээд өөрөө бас амьдрал зохиогоод ингээд аав ээж хоёр маань ямар байсан бэ гэд ингээд бодоод үзэхээр аав ээж хоёр маань ерөөсөө тэгж биднэрт тийм хэцүү мэдрэмж өгж өсгөөгүй юм байна. Бүх юм болно бүтэн манай аав ээж хоёр хоёлаа их ажилласан хүмүүс л дээ. Тэгээд хоорондоо ерөөсөө маргаж хэрэлдэж ч үзээгүй. Аав ээж хоёроо хэрэлдэж маргалж байгааг ч нэг ч удаа ингэж харж байгаагүй юм байна. Тийм болохоор ч тэр би ер нь айгүй зоригтой, өөртөө итгэлтэй ерөөсөө зовлон хандлал гэж юу байдгийг ч ингээд мэдхгүй юм шиг тохиолдсон ч ингээд мэдэрхгүй юм шиг ийм сайхан ингээд аз жаргалтай гэр бүлд бүтэн дүүрэн өсчээ гэж өөрийгөө боддог. Тэгээд энэ л аав ээж хоёрын маань буян юм да. Гэр бүлийнх нь одоо тухайлбал аав ээж хоёр нь эсвэл эмээ өвөө ч гэдэм юм уу. Яг энэ дуу урлаг гэдэг юм та хэр ойрхон байсан бэ? Чи өөрөө бол одоо дуучин хүн шүү дээ. Урлагийн хүн те. Бага насны бас нөлөө байсан болов уу гэж бодож байна. Үнэхээр гоё асуулт байна. Би бас нэр ягаад дуун дуртай дуучин болгоод ингээд оролдоод зүтгээд ийсэн болго бодоод исэн чинь манай аав ээж хоёр ингээд радио сонсдог. Тэр үе чинь бас зурагт авахгүй шүү дээ хөдөө. Тэгээ радиогоор ингээд дуу заадаг байсан юм. Хүсэлтийн хариу нэвтрүүлгийн өмнө ч лөө ивчлээ. Өдөрт нэг удаа ч лөө 7 хоногт нэг удаа ч лөө ингээд дуу заадаг. Дууных нь үгийг ингээд уншиж өгдөг. Тэгэнгүүт аав ээж хоёр ерөөсөө ингээд лөө бал цаас дэвтэр мэтрээ гаргаад дууга бичээд авчна. Тэгэнгүүтэл цагаан сар хүлээн дээ. Цагаан сар болон гол нөгөө дуулах очоод найз нөхд нэрэн ш. Тэгэнгүүтэл дэвтрээ гаргаад ир гэл нөгөө сурсан гой дуунуудаа дуулна. Тэмтэл миний ингээд нөгөө дуу сонсох тэр дуунд дурлах тэр мэдрэмж тэндээс надад олгогдсон болов уу гэж боддог штэ. Тэгээ мэдээж ээж маань бүү айлж өсгсөн л доо бид нарыг. Одоо бүрээд өстэй онцлог магадгүй зүгээр энэ найр наадам дээр их байна уу юу? Найр наадам дээр нэг дуртай тэ дуу хуурд дуртай ийм арт юм нөө ер нь. Тийм. Би ч гэсэн найр наадам дуртай. Яг үеийнхаа ингээ залуучуудтай суугаад хамгийн гол нь ингээ шин сонин цадан дуунуудыг сурж авахын төлөө найзуудтайгаа бас найр наадамд явах дуртай, найр наадам зохиох дуртай. Одоо бас ингээд Аминтон төрийн бас байгууллагатай нийлээд нэг шинэ жил зохион байгуулах гэсэн. Өө заа. Дуун цингүн гэдэг нэртэй бас л дуучид оролцсон. За. Нэмээ ер нь хэдэн наснаас эхлээд дуулах дуртай болсон бай. Ер нь хэдэн наснаас эхлээд дуулж эхэлсэн бай. За, яг сургуульд орохын өмнөхөн хэдхэн хоногийн өмнө манай ээж надад 8 наснаас ухаан уруугуулж гэдэг дуу зааж өгсөн. Өө за. Тэгээд би энэ дууга нэг орой дуулаад сураал. Тэгээд сургуульд ороод урлагийн үзлэг болоод тэгээд энэ дууга шууд дуулаад тэгсэн чинь миний анхны багш Юрагийн Саранхоёг дуу хөгжмийн багш байсан. Багш маань шууд хөгжмөө тоглоод би шууд дуулаад ингээл ямар ч бэлтгэлгүй. Тэгэл хоёулаа оролдоон дараа төрүүлж исэн. Пүүх тийм. Тэгээд сургуулийн тэгэхээр тайзан дээр гарч ирсэн мэдрэмжээ санаж байна уу? Ямар мэдрэмж төрж ирсэн? Ерөөсөө л ингээл хийдэг юм аа л хийж байгаа юм шиг айд сандарсан юм надад ерөөсөө мэдэгдэж байгаагүй тэр. Төрөлхийн л тайзны хүн байж л тээ. Тэ. Тэр үеийн маань бас хөргөн зураг байдаг. Зөв. Тэгэд одоо хизээ хотод орж ирсэн бай. Урлагийн сургуульд яг сурсан уу? Тий хөгжмөжгийн коллежийн Дөрийн дулаачийн ангийг 12 онд төгссөн. Тий Монголын гавьяа жүжигчин Чадраулын туул гэж багшийн удирдлагандар. За бүрээд ясны соёлын ер нь онцлог нь юу вэ? Одоо яг энэ дуу урлагтай холбогдоод ирэхээр. За бүрээд түмний онцлог гэх юм бол дэлхийн улс гүрнүүдэд тархан суурьсан Монгол туурхтны нэгэн ястан бурят түм юм. За тэгээд бурят маань дотроо 5 язгууртай. Тэгээ 20 бурят язгуурын одоо нэгэн төлөөлөл нь би энд сууж байна. Нөө за. За тэгээ бурят соёл урлагтай би яаж холбогдсон бэ гэхээр 2000 онд Дэмбэрлийн жаргал сайхангаа нэрмжид бурят дууны уралдаан манай суманд зохиогдсон. Тэр уралдаанд орж төрүүлээд тэгээ тэрнээс хойш ер нь бурят дуунуудаа сурсан да. За. Тий.
Тэр жил манайд 2000 оны алтаргантай жил таарсан. Манай нутагт алтарган зохион байгуулагдчихсан. Сүүлийн үед залуучууд ер нь бүрээд дууг одоо ажиглаж их юм уу те? Бас юм сониучрахж дуулж эхэлж штэ. Үгийн сүүлийн жишээ гэх юм бол нөгөө хишиг далай дууллаа штэ. Тэ? Гинжинтэй хамт дуулдаг лөө. Тэгсэн. Нилээн шүүмжлэлт дагуулсан. Энд дэр чиний бодол юу вэ? Яг тийм шүүмжлэлт дагуулах үз ийм ноцтой хэрэг явдал болсон уу? Эсвэл одоо чамд арай өөр мэдрэмж төрж ирсэн үү? За яг тэр үед үнэхээр шууган болж хүмүүс өөрсдийнхөө сэтгэлийг хүргэжлээсэн. Миний хувьд бол тэгж их эмзэглэмээр санагдаагүй. Тий ер нь тэгээд одоо бид Монгол туурахт нь би биенийхээ дууг дуулахад яагаад болохгүй гэж өшөө дуучид маань ингээд бүрээд дуунуудаа сайхан сонгож аваад тэг хил аялга юмнуудаа харин асуух юм байвал асуугаад бүрээд дуунуудыг дуулаасай гэж боддог. Энтэй холбоотойгоор зүгээр лавшруулаад асуугаад бүрээд дуу нэг тийм түүх ярьдаг гэж хүмүүс ярьдаг байхгүй. Яг тийм үнэхээр дуу соёлоороо одоо түүхээ ярьж ингэж өвлөж уламжлуулж үлдээдэг ард түмэн үү? Тийм онцлог байна уу ер нь? Ер нь ардын дуунууд бол тэгэл өөрсдийн түүхтэй шүү дээ. Тэр хүний одоо дотроо бодож явдаг үг нь дуу болол гараад ирдэг байхгүй юу? Тий яг тэр хадын орой дуун дээр болохоор холол байна гэж бас нэрлэгддэг л дээ. Аялгуу гоётой болохоор тэр дуучин аваад сонгоод дуулсан байх л да. Харин аялгуу гоё тий. Гэвч нэг үг нь юу өгүүлж байгаа вэ гэдгээ сайн ойлгоогүй л ахгүй юу? Тий. Ер нь тэр дууны яг үгийг ингээд задлаад хэлвэл ер нь ямархуу агуулгатай дуу байсан байдаг уу ер нь? Уулын оройгоор харахад минь униартай манан дотор нар байна. Учирсан ганцыгаа санахад минь уулзахын чаргагүй хол байна. Ийм л утгатай. Тэгээ хайртай хүнийгээ сансан. Яагаад ч уулзахын аргагүй хол явцсан. Баригдсан, зүлэгдсэн ч юм уу тий. Ийм л утгатай л дээ. Тэгэхээр л нэг юм бас цаана нэг юм зовлонгийн ийм мэдрэмж тэрийг нь зовж биш жаргаж дуулсан болохоор тэгээд тий шөөмжлөлт авсан. Яг орчин үеийн тэр нэг юм хэм маягтай илүү их анхаарсан ч юм уу тий. Тийм байсан баг тий. Тэгэхээр тэр тус маань хүмүүс илүү их сонсож олонний хүртэл илүү олон хүнд хүрсэн баг шүү нэрээ тий. Тэгсэн. Бүрээд ардын дуу дуулахад ер нь тийм одоо юу гэдгийг хэцүү тийм мэдрэмжтэй гэдэг юм уу? Тийм яг ингэ санагддггүй. Ер нь одоо яг бүрээд дуугаа дуулахад одоо заавал одоо юу гэдгийг нэг юм тохирсон орчин нөхцөлийг харгалзаж үзэж дуулж явах хэвээр байдгүй яг чиний бодлоор. Зарим нэг ер нь ингэ хэцүү санагдаад дуулж чадахгүй ч юм уу? Тийм үе байдгүй. Тийм хүнд хэцүү юм санагддаггүй шүү дээ. Тий. Бүрээд харин ч илүү ингээ гоё шин дуунуудыг сонсох тусмаа энэ дууг сураад авчих юмсан гэл сая яаж нугалсан бай нуглаа муглааг мэдээд авчих юмсан гэл. Тий гоё л санагддаг. Тий бүрээд дуулахад хэцүү санагдана гэсэн юм рүүс байхгүй. Тий. Энэ зүгээр бидний хувьд бол би чинь одоо шууд ингээ бүрээдээр хүн ярьж байхад бол ойлгохгүй шүү дээ. Энэ тухайн нутгийн хүмүүс л ойлгоно гэхээс ш. Яг юу өгүүлж байгаа, юу хэлж байгаа ямар ч ойлголт байхгүй. Тэгэхээр одоо ингээд нөгөө өнгөрсөн хэдэн сарын өмнө лөө өнгөрсөн жил ч үлээ энэ нэг юм ингээд сошиал ингээд нэг юм айхтар вайрал болоод явсны дараа зүгээр ингээд бодохгүй юу. Ер нь л ийм нөхцөл байдалтай холбогдож ингэж дуулдаг. Хэрвээ тохиромжгүй санагдвал дуулдаггүй ч юм уу бас нэг юм юу гэдгийг хэцүү мэдрэмжтэй байдгийм болов энэ дуу хуурна тий. Ганц нэг зарим нэг л дуунууд тийм байхгүй юу? Тий. Хөвчлэн тэгэл нутаг ус хайр дурлалын тухай дуунууд байдаг л да. Үл хоёлаа нэг бүрээд дуу сонсож байгаа хүмүүстэй дуулчих уу? За тэгэхээр Андреевийн хөгжим энэг дур ягамнарэ. Аятай дуулах уу? Тэхүү. Тэгээ. Тэгвэл тэр кабель халууч. За бид хоёрын тэгээд энэ яриа бол ерөнхийдөө бас номын эрднийхээ бага насны тухай
тэгээд мэрэгжил. За мөн энэ нэг бүрээд зан олны тухай, энэ онцлогын тухай, дуу соёлын тухай ингэж ярих гэж хичээж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бид нэр ярилцсанаа. Тэгээд бидний ярьж байгаа сэдвтэй холбоотойгоор бас тодруулах, тэ мэдээлэл өгөх. Бид нар бас буруу зүрээр ярьж болно шүү дээ. Тэ? Би бол ердөөсөө анх удаа ингээд сониучрах жил юмнуудыг асууж байгаа. Тэгэхээр буруу зүрээр ярьсан, буруу зүрээр мэдээлэл өгсөн ийм агуулга байх юм бол та бүхэн комментээр бас ингээд засаж залруулаарай. Бити сөрөг зүйл бичээрэй гэж хүсээ. Тэгээд би зүгээр өнгөрсөн болсон нэг ийм кейсүүдтэй холбоотойгоор л асууж байгаа шүү. За тэгээд сонсож байгаа хүмүүстээ зориулаад нэг гоё айдуу өргөё. Шот эндээсээ тавьчих. Дурая гамнараа гэдэг тэ. Гоё байна. Ер нь нөгөө подкастын төхөөрөмж дээр бид ч одоо ер нь яриад төлхөө хийгдэж штэ тий. Тэгээд нөгөө за дуугаа яаж дуулчих бол гэдэг санаа зовж харин хөргөн дуурчлаа штэ. Баярлалаа. Энэ чихвчээрээ ингэж сонсоод дуулсан чинь бас жоох. Ер нь гоё дуу штэ. Аялгуу 10 жил хүртэл бидэрт заадаг байсан байхгүй энийг. Энэ бас утга нь юу вэ? Инэг дурья гамнараа гэдэг нь болохоор хайр сэтгэлээ одоо хайрлаараа нандагнараа л гэсэн утгатай. Тий. Бас юм гоё санаа өгсөн хөнгөн дуу байна шүү дээ. Тий. Ямар ч гэсэн мэдэх дуу байна. Юу үйлж байгааг нь мэдэхгүй ч гэсэн дуулаа л гэдэг байсан. Тэгээд дуу уран бүтээл яриад яг бүрээд зон олны одоо энэ
соёлтой холбоотой юм ярьж байгаа учраас бас дахиад нэг асуулт байна. Яг одоо бүрээд дууг орчин үеийн хэлбэрт оруулж дуулах нь ер нь зөв үү? Эсвэл анхныхаар нь ингээ хадгалаад явж явах ёстой юм уу? Одоо номын эрдэнэ үзэл бодлыг л би сонсомоор байна. Нийт одоо бүрээдүүд юу гэж боддог гэхээс илүүтэйгээр номын ер нь юу гэж боддог? Юу юм байна? Одоо ингээд яг хуучны ардын дуу ийм байд юм байна гэд би мэдэж аваад яг тэр хуучныхаар нь ингээд дуулж болж байна. Гэтэл орчин үед залуучууд бүрээд дуу сонсох хэрэгтэй юм байна. Тэд нар юу сонирхож байна? Тэднэрт зориулсан хөгжмийн найруулгатай тэдний сонирхлыг татах хэмжээнд бас дуулах хэрэгтэй байна гэж сүүлийн үед бодоод бид нар дуу амарчлага тоглолт хийгээд ингээд бүх бүрээд нутгуудаараа явсан л да. Тэгж яхад ихэнх үзэгчид маань бас настангууд байгаа ажиглагдсан. Тэгэхээр бүрээд залуучуудыг, хүүхдүүдийг яаж энэ бүрээд дуу соёлдоо татах вэ гэдгийг бид нэр бас бодох хэрэгтэй байна гэж бодож байгаа. Бас зөв шүү те. Яг хүүснөр нь дуулах чухал шүү дээ. Энэ чинь нөгөө соёлын өв талаасаа бол анх энэ дуу уран бүтээл яг л юм байсан. Энэ чигээр нь бид нэр өвлүүлж үлдээх нь зөв боловч бас нэг юм залгамж холбоо талаасаа залуу үедээ энэ дуу уран бүтээлдээ дурлуулах гэдэг чинь өөр агуулга байхгүй тий. Тэгэхээр бас залуу хүний хувьд их зөв бодож ийн гэж миний хувьд бодож байна. Тий. Тэгээ ер нь энэ дээр бас нийтээрээ бас анхаарах хэрэгтэй баг. Одоо бүрээ залуучууд бол мэдээж бүрээд соёл одоо уламжлал дуу урлаг гэдэг юм аа бол өв тэгчийн тэр сэтгэлээр хандаж өвлүүлж үлдээж л байх хэрэгтэй. Бид нар ингээ нийтээрээ яг нэг ижил ингээ хувилчихсан юм шиг байж болохгүй байхгүй. Сургууль гэхэл одоо ингээл нийтээрээ л одоо бүрээд охин ороод ирэхэд бүрээдээрээ биш халгаар яриад эхэлдэг байхгүй. Тийм ээ? Увсад одоо байсан тэр нэг жоохон хүү Улаанбаатарт орж ирээд нэг сургуульд орчхороо бас халахаар яриад эхэлдэг байхгүй. Үгүй чи болохгүй шүү дээ. Бид нар нэгin юунс тохсон юм шиг бүх хүн ижил байх албагүй байхгүй. Энд яг л нэг төрж өссөн орчин нөхцөл, хэл соёл, ясны ялгаатай байдлыг бид нар эрхэмлэж явах хэрэгтэй. Хүндэтгэж явах хэрэгтэй тий. Тэр утгаараа дуу уран бүтээл дээр ч гэсэн бусдын одоо залуу үеийн анхаарлыг татах нь зөв. Дээрээс нь яг тухайн одоо онцлогоор нь бас өвлүүлж үлдээх нь их үнцэнтэй юм болов уу гэж бодож байна. Би өөрөө бас яг халахал хүн. Тэгээд Монгол улс гэдэг бол ердөөсөө л олон ясны юм нэгдэл шүү дээ. Тэгэхээр бид нар бол ялгаатай байдлаа улам хөгжүүлэх ёстой. Харин эсрэгээр бүгд ижилхэн болж болохгүй гэж боддог хүний нэг. Тэр утгаараа намайтай ярилцахад гоё байна. Тэгээд яг намайгийн дуулах дуртай юм бүрээд дуу гэж байна уу? Дуулах дуртай. Ер нь ингээ хаач аялаа явчихдаг. Дуулах дуртай дуунууд зөндөө байна. Онцлоод хэлвэл 1-2 дуу. Одоо нэг би ингээд их гой сонсож байгаа нэг дуу маань байна л да. Пүрбүд Амиранов гэж хүний зохиосон, Гунга Чимитов гэж хүний үгийг нь бичсэн. Инакта гэдэг дуу байна. Тэр дууг одоо сүүлийн үед маш их сонсож байна. Бас нэг дуулаад сурчихын сан гэж мэрэгжлийн дуу л да. Орчин үеийн дуу юу? Дээр үеийн дуу юу? Дээр үеийн дуу. Дээрх үе зохиогдсон дуу байхаа гэж бодож байна. Яг хэдэн зохиогдсон гэж мэдэхгүй байна л да. Мэргэжлийн хэмжээний дуу байгаа. Тэгэхээр тэр дууг бас сонсож байгаа сүүлийн үед. Зөв. Одоо ингээд залуучууд одоо хэл соёлоо суралцах тал дээр ер нь хэр оролдлоготой байна гэж бодож байна чиний хувьд. Нэг үе чинь одоо би нэг орсуудын хийсэн магадгүй бүрээдүүдийн хийсэн л хэл да нэг юм контент үзчихсэн жоохон хошин. Нөгөө хотод сургууль төгсөөд ирсэн оюутан залуу нутагтаа ирчих. Орсоор яриад зам асуулт. Нэд яаж явдیں гэсэн чинь нөгөө орсоор яриад хажууд нь байгаа орс нөхөр бүрээ дээр өмнөөс нь яриад гэрэгэнтэй яриад нөгөө замыг олоод ирдэг. Яг үүндээ тухайн үед нөгөө контентыг үзэж байгаад инээдэмтэй санагдаж байгаа байхгүй. Гэтэл тухайн одоо онцлогтой ясны хувьд бол одоо хэл соёлоо мартаж байгаа нь өөрөө тэр инээдмийн цаанууд эмгэнэл яваад байгаа байхгүй. Хэл соёлоо мартчихсан, алдчихсан яваага
мэдэхгүй. Тэгээ тэрийг юм чинь ойшоохгүй байгаа нь бүр том асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр контентээр би ер нь хэл соёлын байдал нь алдагдчихж байгаа муу да. Ер нь энийг өвдөж уламжлуулах тал дээр хэр анхаарч байгаа юм бол залуучууд нь эргээд ер нь нөгөө бүрээдээрээ ярьж хэлэх тэр нэг хандлага хэр одоо сайжирч байгаа юм бол гэж бодсон л доо. Сүүлийн үед үнэхээр сайжирч ийн гэж бодож байгаа. Хойно Бурят улсад маань Бурят ТV-тэй Бурятаар бүх одоо контент нэвтрүүлгүүдэд телевизээр Бурят телевизээрээ дамжуулдаг. Бурят FM-тэй. Бурят FM нь бас ингээд 5-3 Буриатынхаа хэл соёлыг тогтмол цагаар нэвтрүүлж идэм билээ. Бурят драмын театртэй Бурят жүжиг тоглож идэг. За тийм манайд бас сургууль цэцэрлэгч гэсэн жоохноос нь гоё хувц хонрын өмсгөх, Бурят шүлэг, цээжлүүлэх, янз янзын уралдаан тэмцээн зохион байгуулах ажлууд Бурят сумдад маань бас өргөн дэлгэр хийгддэг болжээ гэж харж байгаа. Тэгэхээр ер нь Бурят өв соёл маань цаашдаа сайн төвөх баха. Бид нар ч гэсэн бас хийж байгаа ажлууд байгаа. Жишээлбэл Амин тон төрийн бус байгууллага гэдэг Бурят залуучуудын тийм нэгдэл байдаг. Тэр маань ингээд байгуулагдаад 15 жил болж байгаа юм байна. Тэгээ энэ 15 жилийн ан хүрээндээ Монголын нууц товчоог Бурят аялгаар уншиж аудио ном гаргах ийм гоё. Гоё юм биш те. Тэгээ хэрэгжиж эхлээд одоо явж байгаа. Тэгээд бас энэ тухайга дуулгаж хэлье гэж бодоод Монголын нууц товчоо гэдэг номыг Бурятаар Монголын нууц товшоо. Чимэд Эргэн Намжилов гэж хүн 1990 онд энэ номыг Бурят аялгаар хөрвүүлэн гаргажээ. Тэгээд би Монголын нууц товчооны эхний ихтгэн мөрийг уншиж Буриатаар уншаад сонсъё. Чингис хааны уг изгуур гэхэд дээд тэнгэрийн саяатай төрхөн бүртөшн өөрөнгөө хамган гуамаралтай хамт ухан далай гаталж ирээд онон мөрнө ихэнд бурхан халдун уулад нютаглаж Батсагаан гэдэг нэг хөвөөтэй болгон юм. Батсагааны хөвөн тамачийн хөвөн хоричэр мэрэгнэ хөвөн уужин буурлай хөвөн салихачаагүй хөвөн ихэн нүдний хөвөн шинсочийн хөвөн харчуугай хөвөн боржигдэ мэрэгэн байхан юм. Боржигдэ мэрэгнэ хамган монголжингаа тэрэнхэ төрхөн хөвөн торголжин баян борогчингаа хамгатая боролдэ соёлбы гэдэг залуу зарсатай даарите бор хоёр хүлэг моржтэй хэн торголжин баяны хөвөн дуваа сохор тэрнээ дүү довоо мэрэгэн байхан юм. За тэгээд дуваа сохор магнэ дээрээ гансан нүдтэй ад 3 нүүдлээ газар хардаг байгаа. Нэг өдөр дуваа сохор довоо мэрэгэн дүүтё бурхан халдун уул дээр гарва. Дуваа сохорой бурхан халдун дээрээ харахад нь түнхлэг горх руу нэг бүлэг хүнүүд сөлөө завгүй зөөрө яваахан. Дуваа сохор хэлв. Энэ нүүдэлштэй дунд тэрэг дээрх бөхөөгөө урдтай нэг сэвэрхэн басган хууж явна. Хүнээ хамган болоогүй хан довоо мэрэгэн дүүмний шамда нөхөр болгохом нэгэд тэрний харахын довоо мэрэгэн дүүгөө тэрээр үлгээв. Довоо мэрэгэн тэр нүүдэлшэд хурж өхний харав. Үнөхөр алдар нэр ихтэй хайхан басган өшөө хүнээ хамган болоогүй нэр нь алангуа гэнэ. За игээд энэ хүртэл ингээд үргэе. За алангуа гэж хэмбэ гэхлээр 20 төмдийн ноён хорилортой мэрэгний хамгийн анхны ихнэр баргажингаагаас нь төрсөн охин алангуа довоо мэрэгэнтэй суугаад 5 хөвгүүд төрсөн. За тэгээд 5 хөвгөөнийх нь хамгийн бага нь бодончор мунхагаас ингээд боржгон овогтон бий болоод явжээ. За тэгээ алангуагийн дүүнэр гэж хэлэгдэх хорилортой мэрэгэн гэж хэлдэг. Хорилортой мэрэгний шаралтай нагтай гэдэг хоёр ихнэрээс нь 20-11 эцгийн буриатууд бий болжээ. За ийм сайхан түүхтэй. Ингээд Монголын нууц товчоо тэр чигээрээ ингээд монголчуудын угийн бичиг
эндээс бас манай буриадуудын угын бичиг гарч ирж байна. За тэгэхээр юу гэж хэлж ийн вэ гэхлээр добоо мэрэгэн алангуйтай хандлаад бүрчин гомрлоос доошоо 12 дугаар үе дээр добоо мэрэгэн гарч ирж штэ. Тэгээд добоо мэрэгний хөө бодомчор Монхгаас боржгон авахтан үүссэн байна. За тэгээд хорилортой мэрэгэн бас Монголын улс товчоон дээр гарч ирж байна л да. Хорилортой мэрэгэн болохоор хортой мэрэгэн гэж нэрлэгддэг. Баргабаатар ноёны хүү. За тэгээд манай угийн бичиг би болохоор нэхий малгай тэлэглүүд хөгдөөд овгийн бүрээд. За манай угийн бичиг дээр юу гэдэг гэж гарч ирдэг вэ гэхээр Баргабаатар дайчин ноёноос хортой мэрэгний хөгдүүд, лэглүүд, долдой, таанаг, хандгай, эрхэн, амхай, сэсэг, ширэм, улам, хартха, хабруушка, бадага, базар, мөхи, халзан, холхоонт, адууш, сонхоо, санжимит, хончин, дугуйсран, Батхоёг, Номын Эрдэнэ гэдэг ингээд 25 дахь үе дээрээ явж байгаа юм байна. Тийм Монголын улс төвчөн дээр ингээд бас манай өвөг дээдэс дурддагж байгаа нь үнэхээр бас бахархалтай санагцсан. Өвгдүүхээ мэдээж одоо өвөг дээдс судлаад тэгээ угийн бичгээ ингээ энэ хүртэл 25 дахь үеэ мэдчихээн гэдэг чинь айхтар сайн одоо ажилласан байна. Би ч одоо ер нь угийн бичиг энэ ургийн мод хөтлөх энэ гэдэг дээр ер нь одоо ер нь санааширж эхэлж байгаа бас ингээд судалж мэдээ ойлгож таньж авъя гэсэн хүсэл эрмэлзэл төрөөл идэг. Тэгээ энэтэй холбоотойгоор бүр ингээд эцэг хийхэн амьдарч исэн нутаг ус тэнд байрлаж байгаа нөгөө архивын бичгүүрнүүдийг судлалын модлыг өнгөрсөн жил 2 бараг жилийн өмнө болчихоо. Нутаг усанд нь очиж цэцэг дараа маргатаа уулзсан. Ямар ч хөдөлгөөн хийгээл эхэлсэн. Тэгээ чиний ургийн бичгээ судалсан, таньж мэдэж ирсэн энэ байдлыг хараад бас цагаан хатаархал төрж байна. Энэ монголчууд бид заавал мэдэх хэрэгтэй байхгүй тий. Мундаг энэ тал дээр бол монголчууд мундаг ярих байхгүй. Тийм учраас одоо тэгэл 90 гараал хүн ер нь энэ талынхаа ойлголтыг илүү төвлөржүүлэх гэж оролддог юм болоо да. Ялангуяа эр хүний онцлог бол хүүхдүүхээ судалж тий. Би энэ хэний хин юм бэ гэдэг өөрийгөө таних тэр нэг хүсэл эрмэлзэл нь илүү бадарч эхэлдэг юм байна л гэж хараад байгаа. Үнэхээр гоё юм. Нуус төвч байгаа уншаад тэрнтэй холбоотойгоор өөрийнхөө ургийн бичгийг тайлбарлаж байгаа юм. Сайхан санагдлаа надаа. Баярлалаа. Тэгээд номингийн хувьд одоо дуу уран бүтээл дээр нь одоо яаж харж байна? Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна? За энэ жил манай нутгийн 100 жилийн болсон. Тэгээд 100 жилийн айдаа зориулаад цомог гаргана гэсэн боловч их хугацаанд амжаагүй. Одоо л ажиллаад л явж байгаа. Дуунууд дээрээ T-Records институттэй хамтарч ажиллаж байгаа төс ахтайгаа. За тэгээд Цэрэн шойрны маяг гэдэг хөгжмийн зохиолч байдаг. Тэр ахтайгаа сүүлийн үед ингээд 2 уран бүтээл хамтарч хийсэн байна. Нэг нь Сономын удуулын шүлэг ханийн үг, хоёр дахь нь Нахны жаргал гэдэг нэг дуун би дахиад нэг дуун дээр бас хамтарч ажиллаж байна. Одоо яг ажиллаж байгаа. Тэгээд дуунуудаа сайхан ингээ бүтэн болохоор нэг цомог гаргачихд юм уу гэд бодоод өшөө нэг энийг ийм дуу хийчихвэл дахиад нэг иймэрхүү дуу хийчихвэл гээл цомогт ямар дуу байвал гоё байна гэд нэг тиймэрхүү л ажилтаа юм да. Тэгээд төрөл нь яг ямар төрлөх вэ? Одоо нэг ардын дуунууд ч байгаа. Хуучны ардын дуунууд дээр шинэ хөгжмийн найруулга хийгээд арай орчин үеийн болгоно төр болж байна уу тий? Бас зохиолчтой дуунууд байгаа. Зохиогчтой дуунууд. Тий. Яг миний өөрийн шинээр дуулж эхэлсэн дуунууд. Тэр дуунууд дээрээ бас маш их ажил болж ийн л да. Ер нь эхлэх хөгжмийн найруулга хийн, хөгжмийн найруулга амаргүй хоолой бичүүлнэ, мастер дагаад амар зардалтай тий. Зардал өндөртэй тий. Гэхдээ одоо энэ ер нь бүрээд онцлогийг харахад ер нь бас их бүлсэг нэг нэгээ дэмждэг
санхүү мөнгөөр тусалдаг ажиглагдаад байна. Тийм байна уу? Тийм. Миний хувьд л хүмүүс дэмжиж байгаа. Хувь хүмүүс хүртэл ингээд нэг сайхан дуу гаргачаарэ гэд дэмжсэн тохиолдлууд байгаа. Тийм манай найз нөхдүүд ч гэсэн намайг их дэмждэг. Тэгэхээр тэр хүмүүсийнхаа дэмжлэгээр одоо ингээд үдийтэй уран бүтээл хийгээд явж байна да. Ер нь одоо ингээд дуу урлын тал дээр соёл өв уламжлалаа алдахгүйгээр яг юм бүрээд онцлогоо бариад дэлхийд гарах тийм боломж ер нь байх юм уу? Ер нь юу гэж бодож байна? Бас яагаад болохгүй гэж надад бас бодогдож байна л да. Энд чинь өөрөө нөгөө аялгын хувьд бас их онцлогтой шүү дээ. Тэ их юм сонсоход тааламжтай гэх юм уу? Тийм мэдрэмж төрдөг. Тэгэхээр яг энэ бүрээд аялагаар ийм гоё дэлхийд гарсан онцлогтой дуу хийвэл болохгүй байхгүй юм шүү гэж бодогдож байна. Тэгэхээр чиний бодлыг ер нь бол болохгүй юм байхгүй шүү дээ. Тий дэлхийн ертөнц хөгжмийн урсгал чиглэл хаашаа явж ин тий. Яаж яг л ингээд нөгөө онцлог гэдгээ мэдэрч бид нэр юугаараа онцлог байж болох вэ? Яаж хүмүүсийн анхааралд хүрч чадах вэ гэдгээ сайн ингээ олж чадах юм бол сайн одоо баг хамт олон бүрдүүлж ажиллаж чадах юм бол болохгүй юм байхгүй л гэж боддог шүү дээ. Зөв. За тэгэхээр одоо ерөнхийдөө дуусах шат руугаа орж ийн гэж бодож байна. Бас соёлтой холбоотой асуумаар байна. Одоо за жишээ олгоод хэлэхэд одоо монголчууд бид нар нийтээрээ ер нь нэг юм барууны хэм маяг руу хэлбий гэдэг нь шүү дээ тий. За онцлоод хэлэх юм бол энэ гэр бүл болох энэ хормын ёс дээр ажиглагддаг. Дандаа л одоо нэг юм гоё дэгчин барууны хэм маягтай тийм цагаан булаад костюм хослол өмсөж ингэж хөрм хийдэг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ хөрмийн ёслол гэдэг юм дээр яг бүрээдүүд тий ёс төртөө ингээд яг хуучин уламжлаад байгаж ингэж хөрм нараа ер нь хийдэг үү? Эсвэл мөн л одоо нийтийн чихийг тагаад энэ хэд баруунжаад ингэ яваад байна уу? За яг Монголд байгаа бурайдуудын хувьд би яг хөдөө байхгүй болохоор бас яг ном журмаараа хорим найрн болж ийн үгүй гэж сайн мэдэхгүй л юм л та. Ерөнхийдөө гэхдээ яг дэг жаяг ном ёсн 100% хорим найр болж байгаа нь ховорхон баха гэж би бодож байгаа. Монголд харин бүгд найрамдах хятад ард улсад байдаг манай шинэхэний бурайдууд маань жинхэнэ гоё ёс жаягаар нь төр хорим найраа хийдэг гэж сонссон. Тэгээд би бас нэг завшаанд хаарвал нэг хоримд очиж өргөдөөд яг хитэн хоног үргэлжилт юм байна. Яг ёс горим нь яг ямар байна. Бүгдийн нэг судалж мэдээж бас гоё контент бүтээж ичхэнсэн гэж бас боддог штеп. Тийм. Одоо тэгээд аз олж яг тэр нэг өвөр Монголд байдаг бүрээдүүд олоо сонсчул номыг өрөөрэй. Тэ гоё ер нь яг зүгээр энэ нэг тухайн ясны онцлог бүхий өв уламжлалаа сурталчил таниулж нөлөөлсөн нэг юм гоё контентууд хийгдээсэй гэж би боддгийн. Тэгээ ийм хорим нарийн бичлэг энэ төр үйл бас гоё хаа. Тий. Гоё. Үнэхээр бэр буулгаж байгаа тэр бичлэг тий. Бичлэгүүд гарч ирдэг байхгүй гоё дуу найран дээр гоё дуун дуулна тэр хувцас яг үн тэр найрын дуунууд гоё тий хувцас хунраа бас ямар гоё өмсд юм бэ бүгд ижилхэн гоё өмсөж байгаа юм чи нэрээ хувцас гэснээс тэр нөгөө эмгтээчүүдийн хувцас гоёл нь бас айгүй нэг юм анхаарал татах хувцас тэр тий би манай самбуугийн цэцэг маа гэдэг багш маань манай хамаатан л та багшаасаа би сурж аваад бурайд эхнэр хүний даруулга толгойн гоёл гэсэн яг малгайныхын доор ингэ байдаг. Тэгээд басхан хүний бас даруулга толгойн гоёлыг ойж сурсан. Энэ бол бас нэг соёлын өв штэ тий. Яг ном ёсн ямар байх хэвтэй ингээд тэр багш маань болохоор өөрөө их судалгаатай эрдмийн хүнэлтэй маш мундаг. Тэгээд тэр багшаасаа маш сайхан том эрдэм сурж авсан гэж боддог. Тэгээ бараг 200 гаруй хүнийг толгойн гоёл чимгэлтэй болгосон билээ. Би бас дэвтэр хөтлөөд
хүмүүсээс захиалга аваад үйл урлсан л да. Одоо сүүлийн үед болохоор бас би юудан урлаж байгаа. Нүрийнхөө хийсэн юудан бас урлаж. Ер нь салон ажиллаад байна уу? Үгүй гэрээрээ. Зүгээр гэрээрээ сонирхлоор гэсэн үг шүү дээ. Чөлөө цагаараа. Тий. Тэр ямар үед ямар хувцас өмсөх тийм нэг жиг соёл бас байдаг уу? Нэг өөр ер нь их олон төрлийн хувцастай юм шиг санагдаад байдаг. Зүгээр яг нэг удирлын чанартай хувцснууд байгаа шүү дээ. Хавар намартай юм, өвөл зундаа юм гэсэн. Тэрнтэйгээ холбоотойгоор бас нэг толгой дээр тавьдаг гоёл зүйлт нь бас өөр юм. Ер нь гоёл чимэглэлийг малгайн тооровч малгай байгаа ш. Тооровч малгайн дороо ихнэр хүмүүс ингэж оёод бэхлээд өмснө. Тэрийг ер нь айгүй хүнд штэ. Дээр үедээ жинхэнэ тэр шүр мөнгөн гоёл чимэглүүлж маш хүнд байдаг. Тэрийг 3 хоног зүүдэг байсан гэсэн одоо нөгөө охин хүүхэд айлд бэр болж очив штэ. Тэгээ тэр ихнэр даруулга хувцас өмсдөг байхгүй айгүй нүсэр. Тэрийгээ 3 хоног өмсөд зүгээд л байдаг байсан гэд ярьдгийг. Хүзэн суучих юм шиг тий. Одоо чиний өмсцэн байгаа энэ хувцас яг бүрээд хувцас уу? Хувцас гоёлоо. Тий. Бүрээд юудын малгай байна. За тэгээд бүрээд энэ болохоор одоо орчин үеийн маягаар хийсэн. Юу л да манай ургой брендийн сугармаагийн манай сугармаа маань бас сугармаагаа нэг магтаад хэлчихэд бас нэг өвд ягч. Яг гоё ном журмаар нь тэр бүрээд эхнэр хүний дээл ямар байх юм, бүрээд охин хүний дээл ямар байх юм бүгд ондоо штэ. За. Тэгэд яг явс гурмаа сахиад судлаад уншаад Монгол түмнийг нэ бүрээд түмний нэртэй юм ургай брэнд хувцсны брэнд болжээ. Сурмаг хаажилтаас амжилт хүсье. Би бас сурмагийнхаа ойсон юм халаад дээлийг өмсөд ирсэн байна. За тэгээд яриа бол ерөнхийдөө шүвтэрж байгаа болохоор төгсөлд нь бас нэг дуу дуулмаар байна. Гэтэ хөгжим гэхгүйгээр зүгээр нэг гоё тий бүрээд одоо ястныг төлөөлж гэдэг юм уу одоо яг илэрхийлж чадхаар ийм гоё дуу уран бүтээл байдаг болов. Тэгээ тиймэрхүү нэг төрлийн дууг одоо сонсож байгаа хүмүүстээ зориулаад дуулаад өгөөч. За би нэг аавынхаа дуртай дуулчт юм болов уу гэж бодчихлоо. За тийм. Аважин захиа гэж бүрээд ардтай юм. За. За. Арадагала дугунагала баряга хагадагам алла хажеелгорагавегел садахегэн Гүмэн сайхан аялгуудад дуу хана. Ямар утгатай дуу явж байна?
Авжийн захиас аав ээжийн захиас. Алдаа хийхгүй яваарай л гэсэн утгатай. Ингээд дуулаад л дуусгаар юу гэж юм? Үн дуртай юм шиг ямар утгатай юм гээл. За тэгэхээр номын эрднийг одоо орлого хүлээж авч подкастэнд орж байгаад үнэхээр баярлж байна. Тэгээд бүрээд зун олны тухай ийм одоо сонирхолтой яриад илгэсэнд баярлалаа. Тэгээд ер нь энэ бүрээд залуучуудад гэдэг юм уу хилж үлдээх одоо чиний хувьд одоо ер нь ийм сэтгэлийн үг байвал хэлээрээ. Тэгээд нөгөө подкастын төгсгөлд чамааг ийм гоё нэг урайлах ч юм уу те сэтгэлийн үгээ хэлээсэй л гэж бодож байна. Тэгээд яриагаа хоёлаа дуусгая. За бүрээд залуучууд та хандаж хэлий гэх юм бол үргэлж дэмжиж тусалж урам хайрлаж идэг та нартаа маш их баярлалаа. Цаашдаа үнэхээр бүрээдстэнда хэрэгтэй хойч үедээ хэрэгтэй бүтээлүүдийг, уран бүтээлүүдийг, үйл ажиллагаануудыг, контентуудыг хийхийг зорж байгаа. Тэгээд хамтарч тусалж дэмжиж ажиллаарэ. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд бүрээд гээд онцлоод байгааг нөгөө энэ тэнд гүйлгээд үзсэн хүмүүс байх вэ те. Тэгээд төгсөлдөн гэж хэлэхэд нөгөө дуучин бүрээд одоо ийм ясны соёлын өвийг тээж байгаа сошиал дээр бол маш идэвхтэй нөлөөлөгч байгаа нэмэгтэйг онцолж одоо ярианд оруулсан. Тэгээд ер нь нөгөө бүрээд зан олныг төлөөлж байгаа. Энэ хил соёлоо хадгалаад өвлөөд үлдээчээсэ гэсэн юм сэтгэлээр одоо энэ ярилцлага явуулсан учраас л бүрээд залуучуудаа гэж онцолж хандаад байгаа шүү. Тэгэхээс биш бид бол адилхан Монгол улсын иргэд энэ дотор өрдөөсөө нэг юм талцал хуваагдал гэж угаасаа байх ёсгүй. Бид нар тийм угаасаа залуу үед тийм үзэл бодол байдаггүй гэдгийг харин энэ яриагаар бас хэлье. Тийм учраас зүгээр л Монгол улс бол олон ясны ийм онцлогтой нэгдмэл ийм улсаа онцлогтой. Тийм учраас ястан болгон өөрийн одоо онцлог бүхий дээл, хувцас, гоёл, тийм ээ, соёл, дуу, урлаг гэдэг юмыг ам аялга яриаг заавал өвлүүлж үр хожтой үлдээж явах ёстой гэж би боддог учраас энэ яриаг хийсэн юм аа. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс маань бас нэг бодож хоёрыг тунгааж те ууж сэтгэлээр хандаж бас ер нь энэ онцлогоо барьж бид нар хөгжиж явах ёстой. Бүгд одоо нэг хувилчсан юм шиг ижил байх албагүй энэ нэг сайхан имийг өвдөөцөөс өвлүүлж үлдээсэн имийг бид нар сахих ёстой гэж л боддог. Тэгэхээр энэ бичлэгийг үзсэнд баярлалаа. Тэгээ та бүхний өмнө бас их мэддэг одоо яг түүхээ сайн судалдаг ийм залуучууд хүмүүс байвал алдаа оноотой ярьсан бол өршөөгөөрөө комент хэсэгт зөв зөвлийн залруулаа зайхан биччихээрэй гэж хүсэж байна. За тэгээд нөмөдө ирэх 2026 онд амжилт бүтээлээр дүүрэн байгаарай. Хүссэн тэр цомгоо гаргаарай. Дуу уран бүтээл дээр дэлгүй ажиллаарай. Бодож санаж байгаа бүх зүйл нь сэтгэлчлэн бүтэх болтгой гэж өрөөж байна. Сайхан баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. За гүйц соёлынхаа хамт олонд бас маш их баярлалаа. Сайн хөрс гэдэг нэртэй үнэхээр хөгс залуучуудыг багаас нь тий хөгжмийн боловсрал эзэмшигтэн тусалж байгаа юм сайхан хамт олон. Тэгээ манай хүүч гэсэн танай үйлчлүүлэгч манайх гитар худалдаж аваад одоо гитарын сургалтанд явж байгаа. Өө за баярлалаа. За сонссон та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараараа уулзъя. Баяртай. Баяртай.